Өдрийн мэндэ. Өнөөдөр бас нэгэн Аазтай кино орууллаа шүү. Аазнаас айдаг хүмүүс байвал бити үзээрэй. Америкийн нэгдсэн улсын нэгэн хотод үйлдвэрлэж байна. Асар том Аазнууд бохирын шугамаас мөлхөн гарч ирнэ. Бүхэл бүтэн хотыг газрын хөрснөөс арчна. Америкийн нэгдсэн улсын Аризона мужийн Просперти хэмээх жижиг хотод Харланд гэх нэгэн жижигхэн эр амьдардаг байсан. Тэр өөрийн гэсэн эпемтэй бөгөөд сонсогчтой хар гэргийнхэн удахгүй ирэн гих мэт янз бүрийн хувилдааны онолуудыг байнга ярьж өгдөг байлаа. Яг энэ үед Веронал компанийн химийн бодистой торхнууд тээвэрлсэн ачааны машин хурдны замаар давхиж яв. Жолооч нь Харландын нэвтрүүлгийг сонсож явтал гинэт зам дээр туулаа гарч ирэв. Туулайг дайрахгүй хичээн жолоогоо огцсон мушигтал нэг торхон ачааны машинаас өнхрөн унаж замын хажуугийн цөөрөм рүү очичхов. Хэсэг хугацааны дараа Жошо гэхэр тэр цөөрөм дээр ирлээ. Тэрээр хортой усанд автсан шавжуудыг цуглуулж өөрийн дижидэг аазнуудаа хоолохоор төлөвлөж байв. 7 хоногийн дараа Майк хүү Жошогийн ховор төрлийн аазны фермээр зочлоо. Тэрээр тентхийн хачин сонин аазнуудыг сонирхохоор байнга ирдэг байв. Майк нэг аалз юр бусын томорсон байгааг анзаартал Жошо түүний нууцнд цөөрмийн царцаануудад байгаа тэд маш тижээлэг байсан гэж тайлбарлав. Хөөх тэр үнэхээр өвсөж байж л гэж хүүг дуу алдахад Жошо өөрийн тижээвэр амьтдынхаа дадал зуршлын талаар үргэлжлүүлэн ярьсаар байлаа. Тэрээр тэднийг хортой шавжаар хооллож байгаагаа огт мэдээгүй юм. Майк гинэт явах ёстойгоо санаад 1-7 хоногийн дараа эргэж ирнэ гэж амлахад Жошо тэр үед аазнууд маань 2 дахин том болчихсон байх болно доо гэж тоглоом шовлоом хийв. Хүүг явсны дараа Жошо нэг аалз нь алга болсныг мэдлээ. Тэрээр фермерээ нэг хайж эхэлтэл өнөөх аалз түүний нуруунд дээр сууж байсныг олж мэдэв. Амьтан түүний хүзүү рүү мөлхөж очиод хацхад Жошо өвцөндөө орилж сандарсандаа бүх шилэн хорвонуудыг унгаж орхив. Хэдэн зуун аимшигт аазнууд мөлхөж гарна түүнийг бүрхэн авлаа. 1-7 хоногийн дараа Майк Жошо дээр дахин очихоор явж байгаад орон нутгийн ширхэг болох ээж Саманта болон түүний туслах Пит нартай таарав. Тэд уснаас химийн бодистой торох гаргаж аваад цөөрөн бохирдсон байгааг тайлбарлаж байлаа. Саманта Питийг усны дээжийг лаборатори руу явуул гэж хэлэх зуур Майк Жошод аюулын тухай анхааруулахаар тийшээгүй. Ээж нь түүнийг зогсоож аалзнууд аюултай бөгөөд түүнийг хардарч зүудлэхэд хүргэж байгаа тул тэр ферм рүү явахыг хориглосон гэдгийг санууллаа. Саманта хүүгээ машинд суулгаад гэр рүүгээ яв. Замдаа тэрээр хурдны замаар хурд хэтрүүлэн давхиж буй хідэн дугуйчдыг байкрууд хараад зогсоохоор шийдэв. Тэдний дунд түүний том охин ишлий байх бөгөөд тэрээр найзуудад минь торгуул битгий бичээрэй гэж гуйсанд Саманта түүнийг Майктай хамт шууд машин руугаа явууллаа. Тэр орой Майк Жошо руу ярьж зүгээр эсхийг нь шалгахыг оролдсон боловч хариу ирсэнгүй. Жошогийн бүхэл бүтэн ферм одоо аалзны торонд бүрхэгдэж муццад орсон авраг аалзнууд тэнд чөлөөтэй хүлхэлдэж байв. Хожим нь Просперити хотын худалдааны төвийн ойролцоо хотын иргэдийн хурал боллоо. Хотын дарга Веронал нэртэй компани Дампуурлын ирмэг дээр байгаа хотыг бүхэлд нь худалдаж авч бүх оршин суугчдын нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг даахыг хүсэж байгааг зарлав. Гэвч хотын иргэд худалдан авахчид зөвхөн тэдний байшингийн доорх уурхайг л авах гэж байна гэж зэрдэж байлаа. Уурхайн эзэн Маккормак нас барснаас хойш уурхайнууд ямар ч орлого оруулаагүй гэдгийг хотын дарга сануулад үл хөдлөх хөрөнгөө зарж боломжийн мөнгө олохыг санал болгов. Нэгэн эр Маккормакийг өгөхөөсөө өмнөхөн уурхайд алтны судас олсон гэж ярихад хотын дарга үүнийг зүгээр л хий үзэгдэл байсан гэж зүтгэв. Яг тэр мөчтөө уурхайчны хүү Крис Маккормак танхимд орж ирээд эцэгтэй итгэж байгаагаа болон уурхайг зарах бодлого байгаагаа хэллээ. Хотын иргэд түүний талд орж Крис хурлаас уурсан гарч одов. Хотын дарга түүнийг зогсоохыг оролдож чи 10 жил алга болчиход эцгийнхээ оршуулганд ирээгүй байж яагаад гинэт хотын хувь заяанд санаа зовоод байгаа юм бэ гэж асуулаа. Крис уураа барьж чадалгүй хотын даргыг нүүр рүү цохиж орхив. Саманта зодооныг таслан Крист болгоомжтой байхыг анхааруулв. Крис өмнө нь Самантад хайртай байсан бөгөөд хотоос явхаасаа өмнө түүнийг араар нь тавьсан нөхрийг нь хүртэл зодож байсан аж. Крисийн авгыгч Гладис түүнийг Самантад сэтгэлтэй хിവэрэ байгааг анзаараад өглөөний цайны үеэр Саманта одоо салчсан байгааг санамсаргүй мэд цохолгож түүнтэй очиж ярилцахыг зөвлөв. Энэ хооронд аалзнууд Жошогийн фермээс оргож Просперити хотын оршин суугчдын гэр рүү мөлхөж эхэллээ. Пит шоконд орж айж сандарсаар Саманта руу залгаж ямар нэгэн зүйл миний муурыг хан нэр татаад идчихлээ гэж хэлв. Саманта туслахтаа харамсаж байсан ч хэм эсвэл юу ийм зүйл хийж чадахыг тэдний хэн ч мэдсэнгүй. Ээжигээ яриад завгүй байгааг харсан Майк Жошо руу очих тохиромжтой цаг гэж шийдсэн боловч дугуйгаа хоолойноос гавлчихсан байхыг хараад урам нь хугарав. Хэдэн минутын дараа Крис тэдний гэрийн гадна баглаа цэцэг барьсаар ирлээ. Тэрээр ив хавгүйхэн Самантаг болцоонд ураад цэцгээ өгөхөө бараг л мартаж орхив.
Энэ хооронд Майк гэрээсээ сэмхэн гарч чаджээ. Тэрээр фирм хүртэл алхаж очиод бүх газар аалсны торонд бүрхэгдсэн байхыг харж бүх зүйлийг дүрс бичлэгт буулгаж эхлэв. Дараа нь тэр фирмийн хажууд байх уурхайг шалгахаар шийдэл дотор нь асар том аалз байхыг олж харлаа. Аз болоход өнөөх амьтан түүнийг анзаарахаас өмнө тэрээр цухтаж амжив. Бараг тэр үед Крис талиагач эцгийнхээ уурхайд ирж алт олборлогчдын багийг хянаж байлаа. Тэрээр доторх метаны хийн хэмжээ маш өндөр байгаа тул байнга амны хаалт зүүж ажиллах ёстойг сануулж байв. Майк буцах замдаа Крис гэр рүүгээ явж байхдаа таарч түүний машинд дайгдав. Тэрээр уурхаагаас олсон авраг аалсны хөлөө үзүүлж аалзнууд маш том болсон бөгөөд одоо тэнд амьдарч байгааг тайлбарласан ч Крис нэг ч үгэнд нь итгэсэнгүй. Тэр зүгээр л инээгээд аалсны хөл биш хатсан кактус шиг харагдаж байна гэв. Хожим нь Майк цонхоор гэр рүүгээ сэмхэн орсон ч Саманта түүнийг барьчихв. Тэрээр Жошогийн ферм дээр байсан түүний аалзнууд одоо хотод аюул учруулж байна гэж хэллээ. Мэдээж ээж нь түүнд итгэсэнгүй. Зурагтаар мангастай кино гарч байгааг хараад Майк энэ бүхнийг зүгээр л зохиосон байна гэж бодон түүнийг дахин шийтгэв. Энэ хооронд уурхайчдын нэг нь усны хоолой бөглөрсөн байгааг анзаарч хүлээж гаргахаар шийдтэл түүний царай гинэд өөрчлөгдөв. Гар нь хэдэн секунд хүчсний дараа уурхайчин амаа ангайтал хидэн аалз мөлхөж гарч ирлээ. Төд удалгүй аалзны хатан хаан Кано өөрөө түүнийг харанхуй руу чирч одов. Аалзнууд мөн хотын даргын тимээ Херолын ферм рүү дайрчээ. Хачин чимээ сонссон хотын дарга шуудаа шалгахаар очтол заримыг нь аимшигт мангасууд хэрцгийгээр тас татан идэж байхыг харлаа. Удалгүй чөлөөт радио станц Тэжээвэр амьтад руу хийсэн тайлбарлах аргагүй халдлагуудын талаар мэдээлж хотын иргэдийн дунд 100 яриа хурдан тархаж эхлэв. Энэ үед ишлийн найз залуу Бриттэйгээ түүний машинд сууж байхад найзууд нь ойролцоо мотоциклоор давхилтаж байлаа. Хосууд дотносож эхэлсэн ч Брит хитрхий шахсан тул ишли түүнийг хидэн удаа зогсохыг санаалав. Гэвч Брит түүнийг үл тоомсорлсон тул ишли өөрийгөө хамгаалахаар ээжийнхээ өгсөн цахилгаан борохоогоор тээзэр түүнийг цохиж орхив. Брит машинаас шидэгдэж цочролд орсондоо өмдөндөө шийдчихв. Ишли машиныг нь аваад дахиж одоход Брит замын хажууд ганцаараа хоцорлоо. Хэдхэн хормын дараа Брит дөөрөө нь асар том аалзнууд мөлхөж явааг анзаарч найзуудаа анхааруулахаар гүйсэн ч тэд норсон өмдийг нь харж шоолж инээлдэв. Яг тэр үед аалзнууд өнөөх хайхрамжгүй дугуйчид дээр хүрээд ирлээ. Дугуйчид зүхтхийг оролцсон ч аалзнууд хамаагүй хурдан бөгөөд шаламгай байв. Мангасууд нэг нэгээр нь гүйцэж ирэн дайрч байлаа. Зөвхөн Брит л зүхтаж чадав. Тэрээр шатхуун тээвэрлэх машины яг урдуур замаар хөндлөн гарч амжсан ч түүнийг хөөж байсан аалзнууд машиныг мөргөж орхив. Жолооч жолоогоо алдаж цахилгааны шом мөргөхөд хүчтэй дэлбэрэлт болж аалзнуудыг арчиж хаялаа. Брит тэднийг яллаа аюул дуслаа гэж бодон баярлаж байтал дүлэн дундаас аалзнууд ямар ч гэмтэлгүй гарч ирээд түүнийг үргэлжлүүлэн хөөв. Тэрээр амь тэмцэн гүйж ойролцоох уурхайд нуугдлаа. Уурхайн орох хаалга түүний араас нурж аалзнууд доторш нэвтрэх боломжгүй болов. Гэвч уурхайн гүнд Брит шинэ мангасууд болон аалзны торонд кокон чангаар огцсон хохирогчдын цогцснуудыг олж харлаа. Энэ хооронд Крисийн авгигч Платис чөлөөд радиог сонссоор л байв. Гинэд түүний нохоо подуулаас гарч буй хачин чимээг сонслоо. Амтэн шатаар гүйж буугаад хананд гарсан асар том нүх рүү хуцаж эхлэв. Тэр нүхийг аалзнууд өөрсдөө ухсан байлаа. Хэдхэн секундын дотор асар том аалз нүхнээс үсрэн гарч ирээд хөөрхийн нохоог чирээд явчихв. Хэдхэн хормын дараа нохоогоо хооллох гэж байсан Платис түүнийг алга болсныг мэдлээ. Тэрээр подуул руу болгоомжтой бууж очиод уурхай руу шууд гарсан асар том нүхийг хараад айдасд автав. Тэр нүх рүү ойртол газар нохоох нь хүзүүвч хөвтөж байлаа. Тэрээр чичирсээр нохоогоо хайхаар түнэл рүү орохоор шийдэв. Гэвч дахиад нэг алхам хийхээс өмнө асар том аалз дайрч түүнийг торонд ороож орхив. Яг тэр үед Крис гэртээ ирлээ. Подуулаас Платисийн айсандаа хашгирахыг сонсоод тэрээр доошоо гүйж очтол уурхайн орох хаалганы хажууд асар том аалзны хөл хөвтөж байв. Майкийн зөв байсныг энэ бол яавч кактус биш байсныг ухаарсан Крис шоконд орж уурхаагаас гүйж гарлаа. Хэсэг хугацааны дараа Крис Самантагийн гэрт ирж Майкад аалзны хөлний хилтерхийг үзүүлв. Майк тусгай компьютерийн програм ашиглан тэрхүү хөлний эзэн болох амьтны хэмжээг тооцоолж гаргалаа. Саманта тэдний яриаг итгэж ядан харж байсан бөгөөд тэднийг хоёуланг нь солиорчхож гэж бодож байв. Гэвч Крис авраг аалзнууд бодтой бөгөөд авгигч Платисийг нь алчглаа гэж зүтгэв. Харин Майк түүнийг амьд байж магадгүй гэж бодож байлаа. Хэрв иргэчин аалз түүн рүү дайрсан бол түүнийг эмэгчэндээ бэлэг болгон өгөхөөр торонд ороож авч явсан байж таарна гэв. Энэ хооронд ишли шүршүүрээс гарч ирээд өөрийнхөө болон Бриттийн зургийг ууртаагаар уурч байв. Гинэд өөр нэг аимшигт аалз цонхоор өрөөнд нь мөлхөж орж ирлээ.
Ишли түүнийг дэндүү оройтож анзаарсан бөгөөд өнөөх амтан түүнийг тороороо хананд шууд наачхав. Тэрээр бие хамгаалахаар цахилгаан борохоодоо хүрэх гэж оролцсон ч чадсангүй. Аз болоход түүний хашгирахыг Крис, Майк, Саманта нар сонсоод туслахаар гүйж ирлээ. Крис сандал болон хайж шүүрэн авч амтнаас хамгаалахаар оролцсон ч Алс түүнийг дийлж бас л тороор ороож орхив. Азар Саманта амжиж ангийн буугаа шүүрэн авч хид хідэн удаа буудснаар мангасыг унгаж чадлаа. "Сайн уу, Алс минь" гэж тэр хэлв. Дараа нь Саманта хотын бүх утасны шугам тасарсан тул бидтэй радиогоор холбогдлоо. Тэрээр олж чадах бүх зэвсгээ цуглуулад өөрийнх нь гэр рүү ирэхийг тушаав. Пит яагаад зэвсэг хэрэгтэй байгааг ойлгохгүй байсан ч Саманта түүнийг зөвхөн хийсэн зааврыг дагахыг тушаалаа. Энэ хооронд Алснууд хотын төв рүү ойрцоор байв. Тэд өсчин дээр байсан хэсэг ирчүүд рүү дайрч дараа нь зэвсэг ачин Саманта руу яваа Питийн машиныг хөөж эхэллээ. Питийг хүлээж байх зур Майк Жошогийн ферм дээр 200 орчим Алс байсан бөгөөд тэд бүгд шөнийн анчид гэдгийг тайлбарлав. Тэд хотын иргэдэд анхааруулах хэрэгтэйг ухаарлаа. Утаснууд ажиллахгүй байгааг Саманта сануултал тэд радиог анзаарав. Майк үүнийг ашиглан анхааруулга өгье гэж санал болгосон ч ишл харландад хэн ч итгэхгүй гэж бодож байлаа. Удалгүй Пит гэрийн гадна ирэхэд түүний машин тэр даруй Алснуудад бүслэгдэв. Крис, Саманта болон хүүхдүүд түүнийг ирэхийг сонсоод гадагшгүй гарч Алснууд руу буудаж эхэллээ. Тэд машин руу зүтгэсээр эцэст нь бүгдээрээ Харландын чиргүүл дээр хурж ирэв. Саманта тэндээс хотын иргэдэд хандан авраг Алснуудын довтлооны тухай албан ёсоор зарлаж хүн бүрийг зэвсгэлхийг уриалсан ч хэн ч түүнд итгэсэнгүй. Тэд үүнийг Харландын ээлжид солиотой түүхүүдийн нэг гэж үзэж байлаа. Энэ хооронд гадаа машинд үлдсэн Майк, Ишли Пит нар чиргүүл рүү чиглэн ирж буй асар том тарантул Алцыг анзаарав. Майк ээж рүүгээ радиогоор ярьж анхааруулад хүн бүрийг таг чимээгүй байхыг хэлсэн ч тарантулад дайрсаар л байв. Саманта хүн бүрийг Prosperity хотын худалдааны төв дээр цуглуулахаар шийдлээ. Крис яагаад тэр газар гэж асуухад Саманта тэнд ган хаалга, бетон хан байгаа гэж тайлбарлав. Яг тэр мөчид тарантула чиргүүлийг хөмрүүлж эхэлсэн бөгөөд радиогоор дамжсан тэрхүү чимээ хотынхонд үнэхээр аюул тулгарсанд итгүүлэхэд хүрэглээ. Саманта, Крис, Харланд нар чиргүүлээс зүхтэж Питийн машинд амжиж суусан ч Алснууд тэднийг хөөсөөр байв. Удалгүй олон 10 амьтад хотын төвд хурч ирж бүх зүйлийг замбраагүй болгов. Алснууд гудамж бүрийг эзэлж замдаа тааралдсан бүх зүйлийг болон хүн бүрийг устгаж байлаа. Амьд үлдсэн бүх хүмүүс тэр дундаа хотын дарга аюулгүй байдлын төлөө худалдааны төв рүү гүйцэлээ. Саманта сүүлчийн секунд хүртэл буудсаар гол хаалга хаагдахаас яг өмнө дотоош орж амжив. Дотор байгаа хүмүүс юу болоод байгааг тайлбарлахыг шаардлаа. Харланд Алснуудыг хар гаргийнхан гэж зүтгэж би өмнө нь анхааруулсан шүү дээ гэж байсан ч хэн ч түүнд итгэсэнгүй. Майк тэдний өмнөөс хариулж Алснууд чичиргэн татагддаг тул хүн бүр аль болох чимээгүй, хөдөлгөөнгүй байх хэрэгтэйг тайлбарлаа. Хотын дарга яагаад цэргийнхнийг дуудаагүйг асуухад Саманта хотод утасны үйлчилгээ байхгүй байгааг сануулв. Хотын дарга гар утас ашиглахыг санал болгосон ч дохио барихын тулд хэн нэгэн дээвэр рүү авирах хэрэгтэй байлаа. Крис, Харланд 2 дохио барихаар дээшээ гарахад Саманта хотын иргэдэд заавар өгч олсон бүх зүйлээ зэвсэг болгон ашиглахыг хэлв. Дараа нь Саманта тэдэнтэй нэгдэхээр явлаа. Гэтэл дээвэр дээр гарахаас нь яг өмнө Майк олон тооны сүрчигний үр үнэрт нь шил барьсаар гүйж ирэв. Алснууд үнэрт маш мэдрэмтгий тул энэ нь тэднийг төөрөгдүүлж магадгүй гэж тэр тайлбарллаа. Энэ хооронд хэдэн зуун жижиг алснуудаас гадна асар том хатан хаан Канала худалдааны төв рүү дөхөж ирээд гол хаалгыг эвдэхэд бэлэн байв. Удалгүй алснууд дээвэр дээр хүртэл гарч ирлээ. Крис 911-911 рүү залгаж амжив. Тэрээр хот руу навраг алснууд дайрч байна гэж хашгирсан боловч диспетчер түнд итгэлгүй уцаа тасалчихв. Канала хаалгыг мөргөж дотоош нэвтрхийг оролдож байх зуурт Саманта ишлээд бүх гэмтсэн хүмүүс болон хүүхдүүдийг худалдааны төвийн доорх түннэл рүү авч явахыг тушаалаа. Тэрээр түннэлд хэдийн алснууд дүүрсэн байгааг мэдээгүй байв. Саманта болон бусад зэвсгэлсэн иргэд Каналатай нүр тулахаар бэлтгэсэн ч асар том алс өөрөө орж ирэхийн оронд дотогшоо хэдэн зуун жижиг алснуудыг оруулж орхив. Тэднийг устгахад хамаг хэцүү бөгөөд тэд бүрч хурдан байлаа. Саманта болон бусад хүмүүс буудсаар подвол руу ухарсан ч алснууд ирсээр л байв. Бид бусдад түннэл рүү зүхтах боломж олгохын тулд мангасуудын анхаарлыг сарниулахаар нэг давхарт үлдэхээр шийдэв. Ямар нэгэн гайхамшигар Пит амьд үлдэж гадагш гарч чадсан бөгөөд тэнд Крисийг гаргахын тулд алснуудын анхаарлыг бас сарниулж байсан Харландтай таарав.
Энэ хооронд туннел дотор төөрч явсан Брит бусдаас дөрүүлж доошоо буусан хотын даргатай тааралдаж түүнийг авраг аалзнууд хөөж байгааг хэллээ. Хэдхэн хормын дараа аалзнуудын нэг нь хотын даргыг шүүрэн авлаа. Саманта подул руу явах замдаа агааржуулалтын хоолоогоор дээврээс бууж ирсэн Кристээ таарч тэд бусдтайгаа нэгдлээ. Тэд туннелийн хаалгыг гаднаас нь дүүрчихсэн байхыг олж хартал Брит гинт хаалгыг эвдэн гарч ирв. Түүний яг араас хид хідэн алс дагаж байсан ч амьд үлдсэн хүмүүс бүгд туннел руу орохоос өмнө тэднийг буудаж унгаж чадлаа. Туннелийн гүнд тэд нэгэн хачин үнэр үнэртэж байгааг анзаарав. Крис энэ бол метаны хий болохыг ухаарч өчүүхэн төдий очиж бүх газрыг дэлбэлж магадгүйг анхааруулв. Тэрээр хүн бүрийг маш болгоомжтой байхыг уриаллаа. Удалгүй амьд үлдсэн хүмүүсийн нэг рүү аалзнууд дайрч багийнхан буудахаар зөвшөөрөл хүстэл Крис буудаж болохгүйг санууллаа. Тиймээс Саманта өөрийн номоор арбалет хамтдыг устгав. Дараа нь тэд хохирогчдыг ороосон олон 10 торонд хүрээлэгдсэн байхыг олж харлаа. Тэдгээрийн нэг дотор хотын дарга амьд байхыг оллоо. Крис авгагч Глатис нь ч бас амьд байж магадгүй гэж бодон түүнийг хайхаар шийдэв. Гэхдээ үүнээс өмнө Крис эцэст нь Самантад сэтгэлээ илчилж дараа нь бусдаас уурхаан цахилгааныг сэргээж аалзнуудтай хамт уурхайг дэлбэлхийг хүслээ. Амьд үлдсэн хүмүүс гарц руу тэмүүлж байх зур Крис аалзны торнуудыг шалгаж байв. Нэг тор дотор тэрээр Глатисийг үнэхээр амьд байхыг оллоо. Тэгээд тохиолдлоор тэрээр эцгийнх нь ярьж байсан алтны судсыг олж харав. Яг тэр үед Канала тэдний зам дээр гарч ирлээ. Крис түн рүү буугаа чиглүүлсэн ч метаны хийнээс болоод буудаж болохгүйгээ санаж магийн авчирсан сүрчгийг ашиглахаар шийдэв. Энэ нь үр дүнгээ өгч үнэр авраг аалзыг хэсэг хугацаанд төөрөгдүүллээ. Крис Глатис хоёр Бриттийн мотоциклоор зүгтаж амжсан бөгөөд замдаа Крис гэрлийн жидэн дотор хідэн шүдэн шургуулж орхив. Энэ хооронд Саманта болон бусад хүмүүс генераторыг олж ишлэгийн цахилгаан борохоо үүнийг асаахад туслалаа. Самантаг цахилгааныг залгамагц туннелээр нүсэр дэлбэрэлтүүд цууратаж авраг аалзнууд болон хатан хаан Каналаг арчиж хаялаа. Аз болоход Крис Глатис хоёр уурхаагаас яг цагтаа 9 минут гарч амжив. Бүх зүйл дууссаны дараа аврах багийнхан тэднийг дуудсан бид харланд нарын хамт ирлээ. Харланд аалзнуудыг хар гаргийнхан байсан гэж зүтгэсээр л байсан бөгөөд аврагчид тэднийг өөрсдийн нүдээр харахыг тесэн ядан хүлээж байв. Тэрхүү итгэмээргүй үйл явдлуудаас хойш удалгүй харланд сонсогчдод аалзны довтлооны тухай бүх түүхийг хар гаргийн онолдоо тулгуурлан ярьж өгөөд Крис одоо алт хайгчдын шинэ баг бүрдүүлж байгааг, уурхайд үнэхээр алт нуугдсан байгаа гэдэгт итгэлтэй байгааг нэмж хэлв. Ард цагаад бас эвгүй байгааз. Та хэрвээ байсан бол авраг аалзуудтай хэрхэн тэмцэх байсан бэ? Энэ мэтчлэн шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудыг энэ 4 сарыг дуустал оруулах болно. Тийм учраас та бүхэн лайк болон сабскрайбаар дараарай. Манай суугт нэгдээгүй хүмүүс байвал сабскрайбер дарж нэгдээрээ гой гой кинонууд үзэх болно шүү.